жишээлх юм бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах юм 65 шаардлага байгаа. Энэ дээр тухайлах юм бол одоо талбайн түүх менежмент, үр суулгац, тарц, бордоо, хөрсний нэмэлт, ус, химийн бодис, ургац хураалтын дараах арга хэмжээ, сургалт, тайлан бүртгэл, дотоод хяналт гэсэн ийм одоо хэсгүүдэд бол энэ шаардлагуудыг хувааж томьёолж оруулсан байгаа. За энд тухайлбал одоо талбайн түүхийн дэвтрийг хөтлөнө. Талбайгаа үнэлнэ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх гэсэн байна. Бохирдол эрсдэл байгаа хэсгийг тогтоож түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Эсвэл зайлуулах арга хэмжээ авах уу гэдэг энэ талаарх одоо шаардлагуудыг бол одоо энд орж ирнэ. За хөрсний нэмэлт бордооны асуудал тухайлбал одоо жагсаалт 3 сайтын жил бүр батлан гаргадаг жагсаалтад орсон бордоо хөрсний нэмэлтүүдийг бол хэрэглэх нь. За зөвлөмж технологийн дагуу хэрэглэнэ. Хамгийн чухал асуудал бол боловсруулаагүй юм уу? Дутуу боловсруулсан бууз, бүтэг сангас бол хэрэглэхгүй гэсэн ийм шаардлагатай. За усны асуудал чухал. Усны их үүсвэр бол бохирдоогүй байх ёстой. За жилд нэг удаа шинжилгээ заавал хийх нь. Саарл ус, хаягдл усыг бол тариалангийн үйлдвэрлэлд ашиглахгүй. За химийн ургамал хамгааллын бодисын ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ургамал хамгааллын цогц аргыг бол одоо аль болох хэрэглэхийг урьдчил болгоно. За хэрвээ үнэхээр одоо хүнээлийн босгоос авсан тохиолдолд хүнээлт организм хүнээлийн босгоос авсан тохиолдолд буюу шаардлагатай тохиолдолд одоо 3 сайтын баталсан жагсаалтад орсон пестицидийг хэрэглэх юм байна. Тусгай зөвшөөрлөлтөд нийлүүлэгчээс авна. За 2 буюу хэд хэдэн химийн бодисыг хооронд нь холихгүй зөвлөсөн тун нормоор хэрэглэн гэх мэтчлэн ийм одоо шаардлагууд байна. Тэгээ энийг дандаа баримтжуулж, бүртгэлжүүлж одоо явах нэ. За ургац хураалтын үед ямар шаардлага байх вэ? Ургац хураалтын үед бол бас бүтээгдэхүүн бохирдох эрсдэл маш өндөр байдаг. Тэгэхээр энэ дээр бас тодорхой шаардлагуудыг тавьж оруулсан байгаа. За дараагийн нэг бүлэг шаардлага зохистой дадлын шаардлага нь болохоор байгаль орчныг хамгаалах. Энэ дээр бол 10 шаардлага байгаа гэдгийг түрүү хэлсэн. Байгаль орчин хүрээлэн байгаа орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулснаар тариалангийн үйлдвэрлэл доктортой хөгжих боломж нь бол нэгдэж байгаамаа. За ингээд та бүхэн эндээс энэ шаардлагуудыг харж болно. За дараагийн нэг бүлэг зохистой дадлын шаардлага бол ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах. За сургалт бол маш чухал. За эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх юм боломжийг бол хангасан байх ёстой. За аюулгүй ажиллагааны заавраар бол цаг тухай бүрд хангагдчих ёстой. За хамгаалтын хувцас хэрэглэл хангагдсан байх ёстой. Эрүүл мэндийн үзлэгт бол жилд 2-оос доошгүй удаа орж шинжилгээ одоо өгсөн байхыг шаардна. Гэх мэтлэнгээр ийм одоо шаардлагууд байна. За дөрөв дэх үндсэн шаардлага бол бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэх. Өөрөөр хэлэх юм бол хизээ хураах уу? За яаж одоо хурааж авсан бүтээгдэхүүнээ савлах уу? Энэ хураалтын дараа одоо бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдахгүй байх ийм одоо нөхцөл боломжийг бол бас шаардлага болгон гаргасан байна. Тухайлах юм бол одоо ургац хураалтын дараа бүтээгдэхүүнийг савлах одоо үед бол угааг савлах үед орчин цэвэр байх ёстой, усны цэвэр байх ёстой, тоног төхөөрөмжөнд зохих журмын дагуу цэвэрлэгээ үйлчлэл хийсэн байх ёстой. Ажилчид бол бас эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх ёстой. Хувцас одоо хэрэглээр хангагдсан байх ёстой гэсэн ийм шаардлагуудыг тавьжээ. За Хөдөө аж ахуйн зохистой дадлыг хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч, жимс жимсгний үйлдвэрлэл эрхлэгч өөрийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлчихжээ. Тэгвэл одоо энэ яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал яригдана. За хамгийн чухал асуудал бол нэгдүгээр тэр үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа ажилчид бол өөрийнхөө үйл ажиллагааг хянаж ажиллах ёстой. Технологи хугацаанд нь одоо үйлчлэгээ хийх хэрэгтэй. За тэгээд бүртгэл одоо баримтыг бол бүрдүүлж ажиллах хэрэгтэй. За хоёрдугаарт нь дотоод хяналт маш чухал. За үүний дараа дотоод хяналт нь одоо манай үйлдвэрлэл хөдөө аж ахуйн зохистой дадлын шаардлагуудыг бол үндсэнд нь биелүүлсэн зурагтай боллоо гэж үзэх юм бол хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулах нэ. За дараагийн нэг асуудал бол одоо гэрчлэл тэмдгийн асуудал яригдана. Энэ гэрчлэл тэмдэг бол зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргах хэрэглэгч таниулахад бол маш чухал. Хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. За түүнийг нь 3 дахь чиглэлээр баталгаажуулчлаа. Гэтэл одоо энийг яаж хэрэглэгч мэдэх юм бэ? Зах зээл яаж таних вэ гэдэг асуудал чухал.
Тэгвэл гэрчлэх тэмдгийг одоо сав баглаа бодол шошгон дээрээ тавих ийм одоо эрх нь бол тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэнэ гэсэн. За энэ гэрчлэх тэмдгийн загварыг бол Хүнс бүтээн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд батлан гаргасан байна. За гэрчлэх тэмдгийг одоо бас хэрэглэхэд тодорхой шаардлагуудыг зохистой дадлын заавраар оруулж өгсөн байна. За тариалангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу хөдөө аж ахуйн яам баталгаажуулалтын байгууллагаар дамжуулан одоо гэрчлэх тэмдэг ашиглах зөвшөөрлийг болгоно. За баталгаажуулалт хамрагдсан тариалан эрхлэгч нь зөвхөн баталгаажуулалтын тэмдгийн талаар бол альва хуурамч төөрөгдүүлсэн мэдээлэл өгч болохгүй. За гэрчлэх тэмдгийг зөвхөн баталгаажуулалт хамрагдсан талбай таримлын төрөлд ашиглана. За гэрчлэх тэмдгийг баталгаажуулалтын гэрчлэгээний хүчинтэй хугацаанд хэрэглэнэ гэсэн ийм бас шаардлагуудыг тариалан эрхлэгчид тавьжээ. За 5 дугаар хөдөө аж ахуйн зохистой дадлын зааврын 5 дугаар хэсэг буюу хяналт шалгалт. За хяналт шалгалтыг бол төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар зах зээл дээрх хяналтыг бол хэрэгжүүлэхээр заавар тусгасан байна. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь одоо ямар ашиг тустай юм бэ гэдэг талаар товчхон танилцуулж байна. За мэдээж хэрэг тариалан эрхлэгч бол одоо үйл ажиллагаандаа зохистой дадлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр одоо мэрэгшин. За үйлдвэрлэлийн одоо илүү дутуу зардал бол хэмнэгдэнэ. За бүтээгдэхүүний одоо эрэлт хэрэгцээ бол нэмэгдэнэ, ингэснээр борлуулалт нэмэгдэнэ. За доктортой үйлдвэрлэл цаашдаа бол бий болно, орлого ашиг нэмэгдэнэ. За эргээд нөгөө үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийх юм боломжууд бүрдэж улмаар одоо тариаламж түнд ажиллагчдын нийгмийн байдлаа сайжирна. За нөгөө талдаа хэрэглэгч одоо эрсдэлгүй аюулгүй ийм хүнс хэрэглэх ихтгэл найдвар бий болно. Одоо ихтгэл үнэмшилтэйгээр хүнсээ одоо худалдаж авах нэ. За чанартай хүнс хэрэглэн эрүүл мэнд нь одоо сайжирна гэсэн. За ажиллагчдын одоо эрүүл мэнд бол ер нь ахуй амьдралаа сайжрна. Өөрөөр хэлэх юм бол байгаль орчин ээлтэй үйл ажиллагаа явуулснаар оршин тогтнох үндэс нь бол нэмэгдэнэ. Нийгмийн эрүүл мэнд сайжрна, эдийн засаг ер нь бол сайжрна. За нийт хүн амд бас ашиг тустай. Байгаль орчин ээлтэй үйл ажиллагаа явуулснаар бидний одоо оршин тогтнох бол одоо байгаль орчин маань эрүүл аюулгүй байх нөхцөл бүрдэнэ. Одоо нийтийн эрүүл мэнд бас сайжрна. Ингэснээр одоо Монгол Улсын засгийн газраас батлан гаргасан эрүүл Монгол хүнс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоо чухал хувь нэмэр болно. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг ингээ харах юм бол аж ахуй зохион байгуулалт маш чухал. За аж ахуйгаа зөв зохион байгуулна. За бүртгэл нотолгой баримтыг бол хангалттай бүрдүүлж бүртгэлээ бол бүх шаардлагатай бүртгэлийг хөтлөнө. За энийгээ бол үйл ажиллагаанд даатал болгоно. За даатал болгосноор одоо дотоод хяналт бол энэ дээр нэг хяналт тавьж ажиллана. За ингэснээр дараагийн шатны баталгаажуулалт буюу хөндлөнгийн баталгаажуулалтын үйл ажиллагаа эхлүүлэх одоо энэ боломжинд бүрдэж байна. За эндээс бол хэрэглэгч бол одоо бас ашиг тус хүртнэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.